Some гэдэг бол англи хэлэнд бас маш өргөн ашиглагддаг үг байна. Some гэдэг бол зарим, жоохон гэж орчуулагдана. Can I have some food? Би хоол идэж болох уу? Can I have some water? Би жоохон ус ууж болох уу? People. People гэдэг бол хүмүүс гэсэн үг байна. There are some people over there. There are some people over there гэж хэлээ л да. Тэнгүүд тэнцээ хүмүүс байна. Take гэдэг үг маань болохоор авах гэсэн үг. Take it гэх юм бол аав гэсэн үг тий. Can I take it? Би авч болох уу? Take it гэх юм бол надад аав тий. Take гэдэг үг маань болохоор бас л холбоос үг хэлбэрээр ашиглагддаг, өргөн ашиглагддаг үйл үг байгаа. Та бүхэн маань миний номтой хамт гэсэн YouTube сувгаар ороод take гэдэг үгтэй холбоотой phrasal verbs-уудыг бас сонирхож үзээрэй. Just гэдэг үг байна. Just гэдэг үг маань болохоор саяхан гэсэн үг. I just did it гэдэг юм бол би дөнгөж сая хийжлээ тий. Did you just say my name? Did you just say my name? Чи дөнгөж сая миний нэрийг хэлсэн үү? Just гэдэг үг байна.